За сайн байцгаана уу? Арай минь төргий боловсрол эвслээс үтэнгийн дээрлэгтэй тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан ээлжид вебинараа танилцуулж байна. Тэгээд өнөөдрийн вебинарын маань зочноор Сүхбат маань оролцож байгаа. Тэгээд Сүхбат маань сэтгэл зүйч мэрэгчлээ боловсрол эвслийн хүүхэд хамгааллын хөтөлбөрийн ажилтнаар ажилладаг. Тэгээд залуу мэрэгчлэлтэн байгаа. Тэгээд өнөөдөр эцэг эхчүүд дээрлэхэлтэд өртсөн хүүхэдтэйгээ яаж харилцахыг хүүхэд нь үеийнгийн дээрлэхэлтэнд өртөд байгаа бол тухайн хүүхэдтэйгээ хэрхэн харилцах юм мөн сургуультай ямар харилцаа холбоо үүсгэж хамтран ажиллаж энэ асуудлыг шийдвэрлэх юм бэ гэдэг чиглэлээр мэдээлэл өгнө. Тэгээд Сүхбатыг урья. Сүхбат өөрийгөө бас товчхон танилцуулаад тэгээд танилцуулга эхэлнэ. За, ямар ч гэсэн урьсан баярлалаа. За, намайг Сүхбат гэдэг. Би сэтгэл судлаач мэрэгчлээ. Тэгээ одоогоор болохоор боловсрол эвсэлт хүүхэд хамгааллын хөтөлбөрийн ажилтнаар ажилладаг юм байгаа. Тэгээд өнөөдөр болохоор яг орох хичээл маань бол яг үеийнгийн дээрлэлт гэж юу вэ? Түүнээс урьдчилан сэргийлэхэд эцэгхийн оролцоо суурьтайгаар хичээлтэй орно. Тэгээд би нэг сэтгэл судлаач мэрэгчлээ учраас жоохон сэтгэл судлал суурьтай юмнууд ярьж магадгүй бах. Тэгээд сонирхолтой байх хаа гэж найдаж байна. За. PPT маань харагдаж байна уу? За. За, агуулгын хувьд бол хэдүүлээ. Үеийнгийн дээрлэлт гэж юу вэ? Тэгээд түүний төрөл зүйлүүд. За, тэгээд нөгөө сайн мөгч маань хэлсэн сургуулийн орчин байгаа хүүхэд хамгааллын багтай хэрхэн ажиллах уу, эцэгхийн зүгээс хэрхэн оролцох уу. За, тэгээд дээрлэлтийг таньж мэдэх. Тэгээд хамгийн чухал нь дээрлэлтэд өртсөн бол яах вэ? Түүнээс урьдчилан сэргийлэхэд яах вэ? Хэрвээ таны хүүхэд бусдыг дээрлэхсэн бол яах вэ? Гэх зэрэг агуулгуудын өрөөнд өнөөдөр бид ярилцсанаа. За, дээрлэлт гэж юу вэ гэдэг ойлголтоос хэдүүлээ хамгийн түрүүнд эхлэе. Тэгэхээр ерөнхийдөө бол саяхныг хүртэл бид нар яг олон улсын тодорхойлт гэдэг ч юм уу яг тийм нэгдсэн тодорхойлтгүйгээр явж исэн. Түүнээс хоошоо нөгөө 2024 онд хүүхэд хамгааллын тухай хууль шинжилсэн найруулгаар орж ирэхдээ яг аль бие усны үеийнгийн дээрлэл гэж юу юм бэ гэдэг нэгдсэн нэг тодорхойлттой болсон байгаа. За, энэ дээр хэдүүлээ ерөнхийдөө харах юм бол илүү тодорхойлцсон байгаа улбар шоронгоор үеийнгийн дээрлэл гэж нэг буюу хэд хэдэн хүүхэд өөр нэг буюу хэд хэдэн хүүхдийг бие махбод сэтгэл санааны хувьд гэж байгаа. За, тэгээд өшөөнийг анхаарах зүйл нь өөрөө юу вэ гэхээр гэмтэх, зовоох, ялгуурлан гадуурхах, айлган сүрдүүлэх, занл хийх зорилготой төрөмгийн зан үйл. За, тэгээд энэ дээр нэг харах хэрэгтэй юм болохоор санаатайгаар удаа дараа биеэр улаамаар тэгээд мөн цахим орчинд үлдэхийг бол үеийнгийн дээрлэлт гэж байгаа. Тэгэхээр эндээс яг бид нар харах хэрэгтэй хамгийн чухал зүйл нь өөрөө юу вэ гэхээр зорилготой байна тий. Зорилготой санаатайгаар тэгээд удаа дараа гэдэг зүйлийг бас анхаарч үзэх шаардлагатай байх нэ. За, тэгээд үлдэгдэх орчны хувьд бол мэдээж биеэр амаар цахим орчинд үлдэгдэх боломжтой ийм зүйлийг бол үеийнгийн дээрлэлт гэж нэрлэж байгаа юм байна. За, тэгэхээр ерөнхийдөө яагаад энэ үеийнгийн дээрлэлтийн эсрэг эцэгхийн оролцоо чухал вэ? Ер нь үеийнгийн дээрлэлтийн эсрэг зогсох яагаад чухал вэ гэдгийг бас зарим судалгаагаар хэвлээ харцгаая л та. Тэгэхээр дэлхийд даяар 13-аас 15 насны сурагчдын 3/1-ээс дээш хувь нь дээрлэлтэд өртөж исэн гэдэг туршлагатай байгаа гэсэн. Тэгэхээр ерөнхий хараад үзэх юм бол 3 хүүхэд тутмын 1 гэдэг бол яг үүндээ маш өндөр тоо байгаа. За, энэ нь болохоор 2016 онд хийгдсэн судалгаан дээрс үзсэн. За, бүр Монгол дээр хэдүүлээ хөрсөн дээрээ буулгаад үзье гэж харах юм бол боловсролын орчинд хүүхдийн эрх хамгаалал, эрүүл мэндийн зан үйл үндэсний судалгаа мөн адил 23 онд хийгдсэн. За, түүнээс бас иш татад оруулсан байгаа. Хэдүүлээ харах юм бол нийт судалгаанд хамрагдсан хүүхдийн 4 хүүхэд тутмын 1 нь өнгөрсөн 1 жилийн хугацаанд сургуулийн орчинд сургуулийн орчин гэдэг бол зөвхөн анги танхимаар хязгаарлагдахгүй тий. Тэгэхээр энэ бол сургуулийн коридор, анги, хичээлийн танхим, ариун цэврийн өрөө, биеийн тамирын зал гэх мэтлэн маш олон газруудыг оруулж байгаа гэсэн. За, энэ дээр бас мөн адил 3 хүүхэд тутмын 1 сургууль дээр үеийнгийн дээрлэлтэд өртөж исэн. Тэгэхээр үндсэндээ ингээд хараад үзэх юм бол яг жоохон эвгүй жишээ юм шиг сонсогдож магадгүй. Гэхдээ илүү хөрсөн дээрээ буулгаад үзэх юм бол 3 хүүхэдтэй айлуулаа гэж бодоход айл нэг ингээд дээрлэлтийг мэдэрч исэн гэдэг ч юм уу. Дээрлэлтийн талаар харж исэн эсвэл түүнийг гэрч болж исэн. Гэх мэт юм хөрсөн дээрээ буулгаж ирүүлэн чинь бүр маш ойрхон тоо байгаад байгаа. Тийм учраас бид нар үеийнгийн дээрлэлтийн эсрэг бас эцэгхийн оролцоо ч гэсэндээ маш чухал болоод байна гэсэн үг. За, дээрлэлтүүд юу н хэрхэн явагдд юм бэ? Ямар төрлүүдээр явагдд юм бэ гэдэгтэр хэдүүлээ харъя л та. Яг хүүхэд хамгааллын тухай хуулийн дээр гарсан нөгөө нэг биеэр амаар цахимаар гэх мэт үлдэгдэг гэж байсан те. Тэгэхээр яг ямар хуу төрлөөр хэрхэн үлдэгдэг хэдүүлээ харах юм бол бие махбодын хувьд болохоор яг цохих, өшөглөх, дэгээдэх, эд зүйлийн хүчээр булан авах, хүч хэрэглэх гэх мэтчлэн орж ирж байгаа.
Сэтгэл зүйн хувьд гэх юм бол илүү нөгөө нэг яг бие махбодын хувьд ингээд дээрлэх буюу хүчирхийллийн шинж тэмдэгтэй зүйлүүд үлдэхгүй ч гэсэндээ цуу яриа тараах, сүрдүүлэх, хүрээллээс хасах, олонний дунд идэвхтэй байдал оруулах гэх мэтчлэн арга хэрэгсэл гэх нь цаашаа тий. Гэтэ ийм төрлүүдээр бол ингээд үеийнгийн дээрлэл маань явагддаг байгаад байна. За тэгээд цахим дээрлэлт гэдэг бол мэдээж электрон хэрэгслээр дамжуулан бусдыг доромжлох, сүрдүүлэх, хүсээгүй зургийг тараах, зам байдал блоклох гэх мэтчлэн явцуд байгаа. За үгэн дээр бол мэдээж зохисгүй үг, дохио занга ашиглах, тэгээ бусадтай харьцуулах, буруу шаах, дорд үзэх гэх мэтчлэн. Тэгээ энэ дээр одоо жишээлх юм бол яг за юу вэ? Дараагийн слайдн дээр яг илүү тодорхой яриа. Тэр эдийн засгийн гэдгийг нь ерөөхдөө харах юм бол мөнгө эзүүл нэхэх, хувийн өмчийг гинтэх буюу хорогдуулах буюу одоо жишээлбэл албаар үзгийн аваа тугалдаг, харандагийн аваа тугалдаг гэдэг ч юм уу те. Их мэтчлэнгээр ингээд эдийн засгийн хувьд тохиролд оруулах, эзүүлийг хорогдуулах боломжтой байдаг. За тэгээ мөн сүүлийн үед бас нэлээд их гарч ирээд байгаа нэг хэлбэр нь бол өөрөө амин чанарт суурилсан ялгуурлан гадуурхалт гэж байгаа. Тэгэхээр энэ дээр бол яг нэг арьс, нас, хүйс, гендер, хөнгө, гарлах усаа, аялах, шашин шүтлэг гэх мэт юмнууд орж байгаа юм л да. Тэгээд монголчин өөрөө асар тийм нэг соёлын үнэт зүйл ихтэй, баялаг соёлтой ард түмэн байдаг. Тэнгүүт одоо та бүхэн ч гэсэн угаасаа хэлэхэд бас ойлгомжтой байх те. Одоо баруун нутгийн аялахтаа эсвэл үндэсний цөөн хүүхдүүд гэдэг ч юм уу те. Гэх мэтчлэн амин чанарт нь суурилсан ялгуурлан гадуурхалтууд бас маш их байгаад байна гэсэн. За тэгээд энэний өмнөх слайдн дээр ярьжсэн цахим орчинд үеийнгийн дээрлэгт гэдэг бол яа харахгүй сүүлийн үед бол маш өргөн дэлгэр тархаад байгаа юм хор уршигтай зүйл байгаад байгаа. За энэ дээр бол яг цахим орчинд үеийнгийн дээрлэлтийг хүүхд хамгааллын тухай хуульч гэсэн юм адил тодорхойлсон байгаа. Энэ дээр нэг зүйлийг бас бид нар анхаарах хэрэгтэй. Тэр нь юу гэхээр цахимаар дээрлэх гэдэг нь болохоор цахим орчинд хүүхдийг дээрлэхэж гадуурхах, айлхан сүрдүүлсэн, доромжилсон зөв бус агуулга бүхий мэдээллийг өөрт болон бусдад түгээхийг ойлгоно гэж байна. За цахимаар дарамтлах гэдэг нь хүний хувийн эмзэг мэдээллийг ашиглан цахим орчинд хүүхдэд түгшүүр төрүүлэх, шахалт үзүүлэх, үйлдэл эсүүлдэхүйг ойлгоно гэдэг чинь. Тэгэхээр үндсэндээ бол ингээд хараад үзэх юм бол цахим орчинд гуйдингийн дээрлэлт гэдэг нь нэгдүгээрт бол шууд тэр хүүхд рүү одоо юу гэдэг нь ёс бус агуулгатай комментууд гэдэг ч юм уу эсвэл сэтгэлдлүүд. За тэгээд өмнөх нэг жишээнээр байжсэн хүрээллээс хасах буюу блоклох гэх мэт зүйлс чинь өөрөө гуйдингийн дээрлэлтийн нэг төрөл рүү бас явж орчод байна гэсэн. За тэгээд одоо сүүлд гарсан энгийн жишээ кейсүүдээс хэм бол хүрээлэл буюу одоо нэг групп чат гэж үсээд идэг. Тэгээ тэрнээсээ би нэгээ хасдаг ч гэдэм үү эсвэл би нэгээ блоклох, чамтай найзлах хүмүүдээ түүнээсээ гаргах. За тэгээ буцаага цахим орчинд одоо тухайн хүүхдийн нэр төр нэр хүнд талтах гэх мэтчлэн байдлаар цахим орчинд хүүхдийн дээрлэлт бол яваад байгаа гэсэн. Тэгэхээр энэ нь бол яг шууд ингээд биеэр очиод юу гэдэг сүрдүүлэх, айлах, сэтгэл зүйн хүчирхийлэл маягийн хийхтэй шууд уулзахгүй ч гэсэндээ цахим орчинд үлдэгдээд байгаа нь бол цар хүрээний хувьд бол маш өргөн тархах эрсдэлтэй. Тэгээд дээрэс нь хэн яг явуулва гэдэг нь бас жоохон олдохгүй гэдэг ч юм. Тийм онцлогуудтай байгаа. За ерөнхийн онцлогуудыг нь бол энэ ч бас нэг зарим дурдсан байгаа. Тэгээ саяг хэлсэнчлэн дээрлэгч нь бол олдоход хэцүү байгаад байдаг. Үнэхээр нэг бүгдийг одоо юу гэдэг цахим орчныг ашиглаад гутаанд оромжлох гэдэг ч юм уу, худал зуураа тараах гэх мэт дээрлэл байлаа гэж бодоход хуурамч хаягаа нэгэгддэг. Тэнгүүд хуурамч хаяг нэгээд тэрний ард нь хин байгааг мэддэхгүй. Тэнгүүд тухайн хүүхэд маань буцаагаад илүү нөгөө нэг төгшөөртэй болдог ч гэдэм юм эсвэл стресс тавтах те. Тэгээ тэр мөрөд стрессийн түвшинлөө ордог гэдэг ч юм аюултай байгааддаг. За тэгээ дээрэс нь цахим орчин гэдэг чинь яг нөгөө нэг юм мэдээллийн дата баз гэдэг утгаар нь харах юм бол энэ нь бол өөрөө байнгын давтагдах шинжтэй байгаад идэх гэсэн. Тэгэхээр хэнийг нь олж чадахгүй байхад тухайн хүн бол хүсснээрээ яг тэр дээрлэж байгаа хүүхдийгээ ямар ч байдлаар цахим орчинд сүрдүүлэх гэдэг ч юм уу байдлаар оролцох боломжтой байгаад идэх. За тэгээд энэ ч бас нэг зүйлийг анхаарах шаардлагатай. Тэр нь юу вэ гэхээр хэрвээ дээрлэлтэд өртсөн одоо цахим орчноор дамжуулаад дээрлэлтэд өртсөн байх юм бол тухайн хүүхдэд илрэх шинж тэмдэг бол маш талдуур байгаад идэг. Энэ нь бол маш хэцүү. Одоо юу гэдэг юм бие махбодоор гэдэг ч юм уу эсвэл ингээд сэтгэл зүйн хувьд уган болон амаар дээрлэлтэд өртсөн хүүхэд байлаа гэж бодоход за би энэ дээр нийл шарах сорив ч юм уу эсвэл хөхрөл зэрэг шинж тэмдгүүд бол байгаад идэг. Гэтэл цахимаар гээд эхлэнгүүт нөгөө ямар ч тийм ил шарах сорив гэх мэт зүйл байхгүй. Тэгээ худал мэдээлэл хаагур явсан нь мэддэхгүй, хинээс явсан нь мэддэхгүй гэх мэтчлэн юм маш хортой шинж тэмдгүүд байгаад идэх учраас тухайн хүүхэд нь буцаагаад яг нөгөө хичээлд явах сонирхолгүй болох эсвэл найзуудтайгаа нийлэхгүй байх эсвэл бүр яг эсрэгээрээ те найзуудынхаа хүрээлэлд орохын тулд юу ч хийхээс буцахгүй болох гэх мэт шахалтанд орох гэх зэрэг
олон төрлийн шинж тэмдгүүд бол илрээд идэг. Тэгээ энэ бол маш одоо сүүлийн үед хүндрэлтэй буюу маш их зөнгөлөн тохиолдож байгаа юм хэлбэр болчиход байгаа маа гэсэн. За тэгээд хаан ч хэдий ч үлдэгдэх боломжтой гэдэг. Тэгэхээр энэ бол одоо жишээлбэл сургуулийн орчинд хүүхдийн дээрлэлт гэх юм бол хичээл дээр одоо нөө өмнөхд судалгаанаар дурдгдсан байсан шүү дээ. Хичээл дээр эсвэл сургуулийн орчинд за тэгээ хичээл тарах эсвэл хичээл яг орох үеэр гэдэг ч юм уу. Ийм цаг хугацааны хувьд бол тодорхой байдаг гэсэн бол яг энэ цахим дээрлэлтийн онцлог бол ерөөсөө цаг хугацаа хамаарахгүй цахим платформ ашиглаад хідээд ч комментчдэг ч юм уу эсвэл өөрлөө ямар нэгэн зөв бүс юм бичих айлгах сүлдүүлэх гих зэрэг юмнууд явж идэх учраас байнгын шинжтэй байгаад байдаг. За тэгээд мөн адил нас үс харалцахгүй. Тэгээ мэдээлэл хурдан тарахтайгаа гэх мэтчлэн онцлог шинжтэй байгаад байгаа. Тэгээ нас үс харалцдаггүй гэдэг дээр жишээлбэл за сургууль дотроо байх юм бол одоо жишээ нь юу гэдэг дээд ангийн хүүхд, доод ангийн хүүхд гэдэг ч юм уу. Нэг тийм нөө харилцааны онцлогуд гарч ирж байгаа шүү дээ. Тэгэхээр яг цахим орчинд бол ийм харилцааны онцлогуд байхгүй. Тэгээ ягаад тэгэхээр мэдээж нөгөө нэг бол хин мэддэхгүй, нэг бол бүгдээрээ нийлж байгаад групп чатнаас хасах гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдаг учраас ерөнхийдөө бол эрсдлийн түвшин айгүй өндөр байдаг ийм онцлогтой байгаа. За тэгмүү адил зарим судалгаануудаас хэдүүлээ бас хараад үзье л да. Цахим дээрлэлт гэдэг нь сургуулийн дээрлэлтэд давхцах тохиолдол их байгаад байгаа. Тэгэхээр бид сая ярьсан тийм. Америкийн нэгдсэн улсад хийгдсэн 2012 онд хийгдсэн судалгаанаас харах юм бол Америкийн нэгдсэн улсын 20,426 ахлах сургуулийн сурагчдын дунд хийсэн судалгаагаар кибер буюу одоо энэ цахим орчинд дээрлэхсэн сурагчдын 60% нь сургуулийн орчинд ч мөн дээрлүүлж байсан гэж мэдээлсэн гэж. Тэгэхээр энэ дээр нэг энгийн блог гарч ирж байгаа нь юу гэхээр хэрвээ цахим дээрлэлт гэдэг зүйл байгаа бол тэр зүйлийнх нь магадгүй угшил эсвэл үр дагавар нь бас сургуулийн орчинд хүүхдийн дээрлэлтэй шууд холбогдох эрсдэлтэй байгаа маа гэдгийг бас анхаарах шаардлагатай. Тэгээ ерөнхийдөө харах юм бол огт нь хөвгүүдээс илүүтэйгээр цахим орчинд дээрлэхсэн тухайга мэдээлэх магадлал нь арай л өндөр байсан гэсэн үг. За өөр нэгэн судалгаагаар хэдүүлээ харъя л да. Энэ болохоор Нүбийн хүүхдийн сангаас хийсэн цахим орчинд хүүхдийн эсрэг гэмт хэрэг явдлын шалтгаан нөхцөл урьдчилан сэргийлэх арга зам гэдэг 2021 онд Улаанбаатар хотод хийсэн судалгаа. За үүнээс ерөнхийдөө харах юм бол цахим орчинд хүүхэд гэмт хэрэг зөрчилд очиж байгаа шалтгаан нөхцөлийг тодруулах зорилгоор улсын хэмжээнд санамсаргуу төвийн аргаар хийсэн судалгаа байгаа. Тэгээ нийтдээ болохоор 1699 хүүхдийн 16.4% нь буюу 280 хүүхэд нь цахим гэмт хэрэг одоо халдлагад өртөжсэн гэдэг статистик гарч ирсэн. За энэ хүүхдүүдийнх нь 33.8% нь болохоор мөнгө эзүүлсээр залилуулсан, 19% нь нууц хувийн мэдээлэл алдсан, 15.7% нь зодуулж дээрэндүүлсэн, 12.8% садар самуунтай холбоотой гэмт хэрэгт өртөжсэн, 10.2% нь гүтгүүлж доромжлуулсан, 8.5% нь дарамтанд орсон гэж хариулсан гэж байна. Тэгэхээр үндсэндээ бол яг энэ судалгааны үдээд цаашаа нагаа бодоод үзэх юм бол яг энэ цахим орчинд дэх дээрлэлт гэдэг чинь зөвхөн одоо юу гэдэг нь цахимаар явж байгаа сэтгэлдэлэрч гэдэг юм уу эсвэл би биелүүгээ бичиж байгаа мессежээр хязгаарлагдахгүй эдгээр эрсдлүүд нь дараагийн эрсдэл үүсгэх одоо тийм шалтгаан нөхцөл буюу урьдчилан нөхцөл болоод байна гэдгийг анхаарах шаардлагатай гэсэн. Жишээлх юм бол за мөнгө эзүүлсээ залилуулсан бол яг цахим орчинд тэ хувийн нууц үг болон хувийн мэдээлэл алдсан гэх мэт. За тэгээд энэ 15.7% зодуулж дээрэмдүүлсэн, 12.8% садар самуунтай холбоотой гэмт хэрэгт өртөжсэн байна. Тэгэхээр энэ дээр бол яах аргагүй яг нөгөө эзэн холбогдогч нь тодорхойгүй ямар хүн хаанаас хизээ ямар зорилгоор бас ингэж дээрлэж байгаа вэ гэдэг тодорхойгүй байсны улмаас одоо эдгээр бас хувьд гарсан байх боломжтой байна гэдгийг анхаарч үзэх зүйтэй гэсэн. За тэгэхээр дээрлэлт гэдэг бол ерөөхдөө нэг иймэрхүү зүйл байгаа юм байна. Тэгэхээр дээрлэлтээс тэгвэл бид нар хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг зүйлийг ярих шаардлагатай болж эхэлж байгаа тийм. За тэгэхээр энэ дээр нэг зүйл байгаа. Яг сэтгэл судлалын онлын үүднээс хэм бол одоо Альберт Бандурагийн Бобо хүүхэлдэйн туршилт гэдэг. Тэгэхээр тэрний ерөнхий санаа нь бол өөрөө юу вэ гэхээр хүүхэд бол аливаа зүйлийг даган дуурайх чиг хандлагатай байгаад байгаа гэсэн. Тэр тэрийг бол гэр бүлийн орчноос байж болно. Эсвэл сургуульд ирэх найз нөхдөсөө байж болтгоо гэсэн. Тэгэхээр энэхүү дээрлэлтээс урьдчилан сэргийлэхийн тулд нэгдүгээрт яах вэ гэхээр хүүхдийнхээ түрэмгий зан үйлийг ажиглах шаардлагатай гэсэн. Одоо энэ түрэмгий зан үйл нь болохоор ямар ч тохиолдолд ямар ч нөхцлөөс үүдэж гарсан байх боломжтой тийм. Магадгүй одоо дээрлэлтэд өртөөд түүнээсээ болоод айж төгссөн ч юм уу стресссэн учраас эсвэл бол бусад хин нэг дээрлэх одоо эрсдэл үүссэн учраас гэдэг ч юм уу. Тэгэхээр хамгийн түрүүнд бол хүүхдийнхээ түрэмгий зан үйлийг ажиглах гэж байгаа. Тэгээ дээрэс нь дээрлэлтийн талаар нээлттэй ярилцгаа гэдэг. Тэгээ энэ дээр бол яг эцэгхийн зүгээс
юу их шаардлагатай вэ гэхээр хүүхдүүд маань яг одоо сахилга батын зөрчил гэж яг юу юм, дээрлэлт гэж яг юу юм гэх мэтчлэн ойлголтуудын зөрүү сайн тайлбарлаж өгөх нь илүү одоо дээрээ гэсэн үг. Тэгэхгүй бол зарим тохиолдолд хүүхдүүд яагаад гэдэг вэ гэхээр дээрлэлтийн шинж тэмдэг бүхий одоо үйлдэлүүд байгаа ч гэсэн чинь зүгээр л манай найз ингээ надтай тоглож байгаа штэ. Найзууд хоорондын зүгээр тоглоом штэ гэдэг ч юм. Тоглоом шоглоом маягаар аваад идэг. Гэтэл нөгөө талдаа гарч ирдэг хор уршиг нь яадаг вэ гэхээр ийм зүйл нөрөө бичил буюу баг багаар явсараа байгаад тэгээ бүр хүнд хэлбэрийн одоо дээрлэх зан уул бас илэрх гэдэг ч юм уу эрсдэл өөрөө үүсдэг байгаа гэсэн. Тэгэхээр энэ яг үтэнгийн дээрлэлт гэж яг юу юм бэ гэдэг ойлголтыг хүүхдүүдтэйг ярилцах нь хамгийн зөв байгаамаа. За тэгээд дараагийнх нь бол мэдээж зөв үлгэр дуурайл үзүүлэх, бусдыг хэрхэн хөндлөх, бусдтай хэрхэн харилцах гэх мэтчлэн байна. За дээрэс нь дуртай зүйлийг нь дэмжихэ гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө юу гэсэн үг вэ гэхээр дуртай зүйлийг нь дэмжих үед тухайн хүүхэд маань өөрөө нөгөө нийгмийн их тохиролцоонд илүү сайжрах, бусадтай харилцах буюу өөрийнхөө хүссэн зүйлийг хийж байгаа одоо энгийнээр ярил хүсэл тэмүүлэлтэй байгаа, олон нийтийн оролцоотой гоё нийтжүүлдэг гэдэг ч юм уу те. Гэх мэтчлэн нөгөө нэг эерэг зан үйлд илүүтэйгээр хөтлөх бас нэгэн арга зүйн үйл энэ болж эхэлж байгаа маа гэсэн. За тэгээд мөн адил яг доор нь байгаа үйлбэртэй холбогдоод зөв сайн зүйл дуурайлах санаачлаг гаргуулах. Тэгэхээр гих мэтчлэн. За хүүхдтэй холбоотой ингэж ажиллах юм. Буцаагаад эцэг их өөрсдөө хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг дээр бас зайлшгүй ярилцах шаардлагатай. За энэ дээр юу яадаг вэ гэхээр хүүхд хамгааллын тухай хуулийн дээр ч гэсэндээ өөрөө бичигдсэн байдаг. Тухайн сургуулийн орчин нь болохоор өөрийн гэсэн хүүхд хамгааллын бодлого журмыг баталж хэрэгжүүлнэ гэж бичигдсэн байдаг. Тэгэхээр сургууль дээр яг энэ үе тэнгийн дээрлэлт гэдэг ч юм уу эсвэл бол одоо хорц зуршлын хэрэглээ гэдэг ч юм уу те. Яг энэ талаар бол тухайн сургуулиороо хүүхд хамгааллын багтай байдаг. За энд бол яг мэдээж удирдлага нь сургуулийн захирал. За тэгээд сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, анги удирдсан багш, эмч. За тэгээд зарим тохиолдолд эцэгхийн төлөөлөл болон сурагчдын төлөөлөл болдог гэх мэтчлэн. Тэгэхээр ерөнхийдөө бол таны хүүхэд сурж байгаа сургуулийн хүүхд хамгааллын бодлоготой танилцахад бас мэдээж илүүдэхгүй. За тэгээд хүүхд хамгааллын багийн тухай ярилцах гэж байгаа. За энийг бол илүү хүүхдтэйгээ ярилцахад үр дүнтэй байх боломжтой гэсэн. За яагаад тэгэхээр тухайн хүүхдүүдийн ойлголтын хүрээнд сэтгэл зүйч яг юу хийдэг вэ? Нийгмийн ажилтны ажлын чиглэл нь яг юу вэ? Гэх мэтчлийн юмнуудыг яг ингээд мэддэг байхтаа гэж боддог ч гэсэн тухайн хүүхэд бүр яг төдийлөн мэддэггүй байгаад байдаг. Тэгэхээр яг энэ сургуулийн хүүхд хамгааллын баг гэж байдаг шүү. Хэрвээ ямарваа нэгэн асуудал үүсэх юм бол ингэдэг шүү, тэгдэг шүү гэх мэтчлэн ярилцаж тухайн эцэг эхчүүд та бүхэн маань өөрсдөө сургуулийн хүүхд хамгааллын бодлоготой танилцахын сацуу хүүхдтэй бас хүүхд хамгааллын баг байдаг шүү. Тэгэд ийм хүмүүс нь ийм юм хийдэг шүү гэх мэтчлэн чиг үүргийг таниулж өгөх юм бол адаглаад тухайн хүүхд маань ямарваа нэгэн зүйл боллоо гэж бодоход эсвэл бол түүний гэрч боллоо гэж бодоход цаашаад гарах эрсдлээс хамгаалж урьдчилан сэргийлэх хүрээнд бас тухайн сургуулийн хүүхд хамгааллын багийн тухай мэддэг учраас тэр хүмүүстэй бас ярилцах боломжтой гэсэн. За дээрлэлтэд өртсөн эсхийг таньж мэдэх шинж тэмдгүүдээ гэж байгаа. Тэгэхээр урьдчилан сэргийлэхийн дараа мэдээж тодорхой хэмжээний дээрлэлт болчихсон. Магадгүй одоо юу гэдэг таны хүүхд сургуулийн орчинд хүүхдийн дээрлэлтэд өртчихсэн байлаа гэж бодоход ямар одоо шинж тэмдгүүдээр таньж болох вэ гэдгийг хэдүүлээ харъя л да. За хамгийн түрүүнд бол яг энэ дээрлэлтэд өртсөн эсхийг таньж мэдэх шинж тэмдгүүд дотор тухайн хүүхд хичээлдээ явах сонирхол хүсэл ер нь хэрэг байна вэ гэдгийг хамгийн түрүүнд ажиглах хэрэгтэй гэсэн үг. За үүн дээр бол яг нэг ангийнхантайгаа хэр нийцтэй байна. За тэгээ мөн адил ангийнхаа хүүхдүүдийн талаар хэр их ярьж байна гэх мэтчлэн. Тэр хүүхдийн онцлог бол өөрөө яг өсвөр насны хүрээндээ ч гэдэг юм уу, бага ангийн хүрээндээ ч гэдэг юм уу те. Онцлог нь өөрөө яадаг вэ гэхээр анги дээр болсон юмнуудаа буцаагаад гэртээ ирээд эцэг эхтэй хэлэх, эцэг эхтэйгээ хуваалцах, тэднийхээ санаа бодлыг сонсох хүсэл сонирхол бол маш их байдаг. Эдгээр хүсэл сонирхлууд нь өөрөө яг байна уу, хэрхэн байна гэдэг зүйлийг сайн анхаарах хэрэгтэй гэсэн. Үнэхээр хичээлдээ явах сонирхолгүй болоод ангийнхан дадваргүй болоод ч юм уу. Эсвэл бол яг хичээлдээ явахаар ингээд идэг тэгээд идэг гэх мэтлэн шалтгаанууд хэлээд байгаа юм бол түүнийг нь бас маш соргогоор анхаарч үзэх хэрэгтэй гэсэн. За тэгээд дээрэс нь бол өдрийн цайны мөнгө их хэмжээгээр олон давтамжтай бэлгэж гэдэг юм те. Тэгэхээр энэ дээр бол яг нөгөө нэг эдийн засгийн хувьд үтэнгийн дээрлэл өртөж байгаа. Магадaltaй буюу өрсөлдөлтэй нэг шинж тэмдэг болоод эхэлдэг. Ягаад тэгэхээр магадгүй нэг анги дотор ч юм уу эсвэл дээд ангийн хүүхдүүдээс гэдэг юм уу те. Одоо надад эдэн төгрөг өг, тэтэн төгрөг өг чи ингэх хэвээр тэгжиж манай хүрээлт ингэж орно гэдэг ч юм уу. Яг ингэж нэг үеийнгийн дээрлэлээр дамжуулаад барьцаалах эд зүйлс буюу мөнгө их мэтчлэн юмнууд байдаг учраас бас энэ дээр анхаарах шаардлагатай гэсэн. За тэгээд мэдээж одоо нэг зан үйлийн төвшөлт гэсэн анзаарах хэрэгтэй.
ганцаардсан мэт ажиглагдах. Тэгээ энэ дээр бол нөгөө нэг үеийнгийн хэрэг дээрлэхлээр өртсөн байх юм бол би хүчгүй, би суралт орой. Одоо юу гэдэг би бол ингээд сургуультай ямар ч нэр хүнд байхгүй, сургуультай хүрээл байхгүй гэдэг ч юм уу. Тиймэрхүү шинж тэмдгүүдийг, тиймэрхүү сэтгэл зүйн мэдрэмжүүдийг бол хүүхдүүд маань өөртөө мэдрэх гээд идэг. Тэгэхээр яг энэ ганцаардсан мэт мэдрэмжүүд хэрэг байна вэ гэдэг зүйлийг анзаарна гэсэн үг. За мэдээж дараагийнх нь бол уур уцаартай болох те. Үеийнгийн дээрлэхэлтэд өртсөн байх юм бол буцаага тэр нь түгшүүр болж эхэлнэ, стресс болж эхэлнэ. Тэгээ энэ хүрээндээ одоо зан авирын хүрээнд ямар хөө болж ийн уур уцаартай болж ийн үү үгүй юу гэх мэтчлэн ажиллана гэсэн үг. За тэгээд дээрэс нь сургуулийн үйл ажиллагаанд оролцох хүсэлгүй болохоо гэж байна. Тэгээд дараагийнх нь цахим хуудастай с ижигтэй пост хийх. Тэгээ энэ дээр бол сүүлийн үед бас яг эцэг эхийн зүгээс хэрхэн оролцох гэдэг дээр айгүй тийм нюанстай хандах хэрэгцээ шаардлагатай байгаа юм болов уу гэж бас хардаг. Яагаад тэгэхээр одоо нэг цахим орчин техник технологи хөгжчихсэн байгаа ерэн зам болохоор тухайн хүүхдүүд маань яаж юм тэгэхээр яг нэг өөрийнхөө одоо жишээлбэл юу гэдэг нь Facebook-ийн профайл дээр гэдэг ч юм ямар хөө мэдрэмжтэй байна яаж ийм гэдэг юмудаа илүү бусдтайгаа хуваалцах хандлага бол нэлээд илэрсэн байгаа шүү дээ. Тэгэхээр одоо яг энэ цахим өөрийнхөө хуудастай буюу профайлда ямар хөө зүйлсийг одоо шеэр хийх ч юм уу эсвэл постлын их мэт зүйлсийг анзаарах шаардлагатай гэсэн. За тэрэн дотор нь ингээд амиа орлох тухай бодлууд ч гэдэм үү те амиа орлох тухай постууд мөн үүнээс бүр цаашлаад амиа орлого хийжсэн бол энэ дээр бол нэн дараа хүүхдтэйгээ ярилцах шаардлагатай тохиолдол бол мэрэгжлийн сэтгэл зүйч нийгмийн ажилтнтай уулзах ч гэдэм үү. Энэ мэтчлэн арга хэмжээг бол эцэгхийн зүгээс авах нь өөрөө шаардлагатай байна гэсэн. За дараагийнх нь хэрвээ таны хүүхэд дээрлэхэлтэд өртсөн бол яах вэ гэж байгаа. Нэгэнт ингээд өртсөн гэдгийг нь мэдээд хүлээн зөвшөөрөөд тухайн хүүхдтэйгээ харилцаад ойлгоод мэдээлэл авсан байх юм бол хамгийн түрүүнд мэдээж шууд сонс хүлээн зөвшөөр баталгаажуул гэж байгаа. Тэгэхээр яагаад энэ нөрөө орж ирж байгаа вэ гэхлээр хамгийн түрүүнд тухайн хүүхд маань нөрөө дээрлэхэлтэд өртсөн гэдгээ ярина гэдэг нь тухайн хүүхдээс амар зориг шаардж идэг. Тэгээ дээрэс нь болсон процессыг дахиж ингэж дурдах гэдэг ч юм уу, дахиж дийлгэх гэдэг ч юм уу те. Энэ мэтчлэн зүйл нөрөө асар их одоо зоригийг шаардж идэг. Учираас сонсоод хүлээн зөвшөөрөөд баталгаажуулах хэрэгтэй гэсэн. За тэгээ дараагийнх нь бол мэдрэмжийг үгүйсэхгүй байх гэдэг. Тэр хүүхэд маань одоо энэ талаар зориг гаргаад гэр бүлийнхэндээ эцэг эхтэй хэлэнгүүт буцаагаад нөгөө гэр бүлийн зүгээс юу гэж хэлж болохгүй вэ гэхээр хамгийн түрүүнд за сүртэйш наадах ч одоо дээрлэлт хийх юу гэдэг гэдэг ч юм уу те. Иймэрхүү зүйлөөрөө гараад ирэх нь тухайн хүүхдийн мэдрэмжийг нь өөрөө буцаагаад үгүйсгээд идэх гэсэн үг. За одоо жишээлх юм бол тухайн хүүхд маань хичнээн айсан ч гэсэн сандарсан ч гэсэндээ те тухайн хүүхд маань одоо юу гэдэг үеийнгийн дээрлэлтэд өртсөн гэдгээ бүр огт хэлэхгүй ор тас нуух бас боломж байсан. Харин тэгхгүйгээр зөв эерэг зам үйл буюу эерэг замыг сонгоод эцэг эхтэйгээ буюу тантай асран хамгаалагчтайгаа энэ талаараа хүлээн зөвшөөрөөд хуваалцж явах үед нь сүртэйштэй гэдэг ч юм уу мэдрэмжийн үгүйсгээд эхлэнгүүт тухайн хүүхд маань дахиж одоо иймэрхүү төрлийн юмнуудаа ярихаас татгалзах гэх мэтчлэн сөрөг зүйлс ажиглагдаад эхэлдэг. Тэгэхээр мэдрэмжийг нь үүсэхгүйгээр үнэхээр тэр хүүхэд үеийнгийн дарамт дээрлэлтийг мэдэрсэн, тэр хэмжээний айц түгшүүр мэдэрсэн байх юм бол түүнийг нь сонсоод хүлээн зөвшөөрөөд баталгаажуулна гэсэн. Яг юу болсон, юунаас хизээнээс эхэлсэн, аль ангийн хин гих мэтчлэн тэ. За үүнтэй холбоотой бас нэг гарч ирж байгаа дагавар юм байна. Тэр нь болохоор юу вэ гэхээр хит хаалттай асуулт тавихгүй байхаа. Тэгээ энэ дээр болохоор нэг зөвхөн тийм үгүй гэж хариулах гэсэн үг шүү дээ тэ. Тэр нэг хүүхдээс яг яасын хизээнээс эхэлсэн гих мэтчлэн аль болох өөр нь яриулах шаардлагатай гэсэн. Тэгжиж нөгөө хүүхэд маань болсон процессыг ч гэсэн өөрөө ухамсарлах, ойлгох, даван туулах нэг үе шатнаар болтгоо гэсэн. Тэгхгүйгээр чи тэгсэн юм уу? Нөгөө чинь тэгсэн юм уу? Хизээ тэгсэн гэдэг ч юм уу. Шууд ингээд их тийм хөтөлсөн байртай, хаалттай асуулт тавиад ах юм бол тахан хүүхэд бас яг яасан гэдгээ шууд илэрхийлэхгүйгээр арай жоохон дутуу мэдээлэл өгөх гэдэг ч юм уу. Эсвэл бол мэдрэмжээ дутуу илэрхийлэх гих мэтчлэн эрсдлүүд өөрөө гардаг гэсэн үг. За тэгээд сүүлийнх нь яг одоо монголчууд дунд хин цаашаа гэхдээ яхаарахгүй нөгөө нэг өргөн дэлгэр байгаад гэдэг нэг юм байдаг л та. Тэр нь болохоор юу гэхээр дээрлэлтийг өөгшүүлэхгүй байхаа. Тэгээ энэ дээр одоо эцэг эхчүүдийн зүгээс хүүхдүүд нь хурж ирээд үеийнгийн дээрлэлт жоохон ингэх гэдэг намайг жоохон ингээд дээрлэхэд ин гэдэг ч юм уу зодохгүй дайсан гэдэг ч юм уу те. Яг ийм дээрлэлтийн шинж тэмдэг бүх үйлдэл байлаа гэж бодоход за сүртэй штэ надад чинь зүгээр тоглож байгаа. Жоо хүүхд ч угаасаа хөдөлгөөнтэй байдیں۔ Одоо юу гэдэг хөдөлж зодтолж өсөө хүүхд гэж юу гэдэг юм гэдэг ч юм уу те. За тэгээд нөгөө нэг
бүр уламжлалт юм аягтайгаа ингээ харьцуулаад үзэх юм бол цусаа гартал зодтолт ш тосоо гартал хэврэлттэй наад бол чи ингээд ирчүүдийн нөхөрлөл гих мэтчлээ. Тэгээ өөгшүүлээд байгаа хэрэг нь өөрөө буцаагаад яаж байгаа вэ гэхээр тухайн дээрлэхтийг өөгшүүлснээс дараагийн бүр хүнд одоо аюул гэх юм уу хор уршиг бүхий зүйлд хөтлөх эрсдлийг өөрөө үүсгэж байна гэсэн үг. Тэгэхээр эдгээр зүйлсийг бол эцэгхийн зүгээс хамгийн түрүүнд анхаарах шаардлагатай байх нэ. За, үүнтэй холбоотойгоор сургуулийн хүүхд хамгааллын тухай хууль шинжлэхтэн найруулсан гэж хэлжсэн те. Тэрэн дээр бол 23 дугаар зүйл нь бол яг боловсролын орчинд хүүхд хамгааллын тусдаа бүлэг гараад ирсэн. За, эндээс хэдүүлээ ерөөхдөө хараад уншаад үзэх юм бол эцэг их асраа хамгаалагч харгалзан дэмжигч сургуулийн багш ажилтан сэтгэл зүйч сайн дурын ажилтан сургуулийн орчин дотор байранд хүчирхийлэл үе тэнгийн дээрлэхлэлд өртсөн талаар мэдсэн таамагласан илрүүлсэн бол тухайн боловсролын сургалтын байгууллагын захирал сургуулийн нийгмийн ажилтнанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж байна. За эндээс хэдүүлээ харах юм бол яах вэ гэхээр үе тэнгийн дээрлэлт гэдэг зүйлийг таслан зогсоохын тулд дан ганц хүүхэд өөрөө мэдээлэл зогсохгүй, дан ганц эцэгхэн мэдлэгээ зогсохгүй, буцаагаад бас сургуультай хамтран ажиллах хэрэгцээ шаардлага гэж зайлшгүй үүсдэг байх наа гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэгэнгүүт энэчээ гарч ирдэг нэг асуудал нь өөрөө юу гэдэг вэ гэхээр магадгүй нөгөө нэг үе тэнгийн дээрлэлт болдог. Тэгээ нөгөө нэг дээрлэхүүлсэн хүүхэд болон дээрлэгч хүүхдийн эцэг эхчүүд ингээд ерөнхийдөө мэдчихдэг те. За ихэнх тохиолдолд нөгөө үе тэнгийн дээрлэлтэд өртсөн хүүхдийн эцэгхэн энэ талаараа мэдээд буцаагаад нөгөө нэг сургууль дээр нь очингуудаа хүүхдтэй шууд уулзаад эхэлдэг. Чи яагаад манай хүүхдийг ингэж байгаа тэгж байгаа гэх мэтчлэн. Ингэснээсээ илүүтэйгээр сургуулийнхан захирал сургуулийн нийгмийн ажилтнанд энэ талаар мэдэгдээд одоо тэднээс тэдний өдөрт ийм үйл явдал болсон байна. Тийм учраас энэ дээр хамтарсан багийн зүгээс арга хэмжээ авч өгнө гэх мэтчлэн сургуулийн хүүхд хамгааллын бодлогын дагуу сургуулийн хүүхд хамгааллын багтай хамтарч ажиллах нь илүү чухал болохыг бас анхаарах шаардлагатай гэсэн. Тэгэхгүй бол хичээний эрсдэл үүсэж байгаа нь юу вэ гэхээр мэдээж үе тэнгийн дээрлэлт гэдэг зүйл бол өөрөө буруу байж болохгүй зүйл. Гэхдээ нэг юм нь юу гэхээр үе тэнгийн дээрлэлт одоо үйлдсэн хүүхэд рүү буцаагаад дээрлэхүүлсэн хүүхдийн эцэг нь очиж байгаа гэдэг нь одоо үе тэнгийн дээрлэлт үйлдсэн хүүхдийн эрхийн зөрчил болох хүртэлх эрсдлийг өөрөө бас дагуулад эхэлдэг гэсэн. Тэгэхээр нөгөө нэг яг хүүхдтэй шууд уулзах эсвэл бол холбоо тогтоогоод эхлэх юм бол буцаагаад тэр хүүхдийг дарамтлах гэдэг ч юм уу те нөгөө нэг эрх зөрчигдсөн байлаагээд тухайн эрхийг сэргээхийн тулд дахиад өөр эрхийг зөрчих гэдэг ийм логик руу яваад орчод идэг. Тэгэхээр ингээсээ илүүтэйгээр үнэхээр энэ үе тэнгийн дээрлэлт гэдэг зүйл байгааг одоо энэ хуулийн залт дээр байгаачлан мэдсэн таамагласан бол яг сургуулийн захирал бол нийгмийн ажилтнууд руу шууд албан бичиг өгдөг ч гэдэг юм эсвэл уулзах ярилцах шаардлагатай байдгаа гэдэг нэн тэргүүнд анхаарах шаардлагатай шүү. За мөн адил яг түрүүн ерөөхдөө хэлсэн зүйлийг бол хуулийн дээр бичигдсэн байгаа. Хүчирхийлэл үе тэнгийн дээрлэлтэд холбогдсон болон хохирогч суралцагчийн эцэг их асран хамгаалагч харгалзан дэмжигчтэй уулзалт зохион байгуулах зөвлөгөө мэдээлэл өгөх нь бол тухайн сургуулийн орчны хүүхд хамгааллын бодлого дээр бол зайлшгүй байдаг гэсэн. Тэгэхээр одоо үе тэнгийн дээрлэлтийг таслан зогсоох гэдэг зүйл нь сургуулийн орчинд одоо мэрэгчлэнүүд буюу нийгмийн ажилтан сэтгэл зүйч сургуулийн захирал гэдэг ч юм уу те буцаагаад нэг талаасаа хүүхэд нөгөө талаасаа эцэг гэдэг энэ талуудын хамтын ажиллагааны үр дүнд бий болдог ийм цогц систем гэдгийг бас хэдүүлээ ойлгож авчих юм бол олон талынхаа оролцоог дэмжиж бие биендээ интервенц хийх боломжтой ийм салбар байгаамаа. За дараагийн хэсэг нь болохоор хэрвээ таны хүүхэд бусдыг дээрлэхсэн бол яах вэ гэж байгаа. За мэдээж одоо энэ бол их хүн сэдв те хүлээн зөвшөөрөх гэсэндээ хүн сэдв. Гэхдээ хамгийн түрүүнд бол мөн адил сонс хүлээн зөвшөөр баталгаажуулаа гэж байгаа. За үүний дараа бол шууд буруутгахаас зайлсхийх ёстой гэсэн. Яагаад тэгэхээр тухайн хүүхэд маань өөрөө яг ямар учраас үе тэнгийн дээрлэлт одоо үлдэх болов гэдэг ч юм уу те шалтгаан учрыг нь сайн олох хэрэгтэй гэсэн. Тэгэхгүйгээр шууд чи яагаад тэгж байгаа шууд ингээд нөгөө буруутгах зарчим руу ороод ирэх юм бол тухайн хүүхэд маань өөрөө шууд дотгошоо чиглэсэн болоод эхэлдэг гэсэн. За үүний дараачаас маш чухал хэсэг орж ирж байгаа. Тэр нь өөрөө юу вэ гэхээр тухайн хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах. За үе тэнгийн дээрлэл буюу одоо хүчирхийлэл бүхий зан амир өөрөө юунаас гарч ирж байна вэ гэхээр тухайн хүүхэд өөрөө мэдэрсэн төгшүүр эсвэл стресс гэдэг ч юм уу эсвэл гэр бүлийн орчинд таагүй байдал гэдэг ч юм уу асар олон хүчин зүйлийн нөлөөнөөс үүдээд тухайн зан үйлийг одоо бусдад гаргах буюу шилжүүлэх хийх ийм үйл явц гараад идэв. Тэгэхээр энэ дээр бол тухайн хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд нэн тэргүүн анхаарах шаардлагатай гэдгийг
цохон тэмдэглэмээр гэх юм уу та. Тийм байна гэсэн үг. За тэгээд үнэхээр шаардлагатай гэж үзвэл сэтгэл зүйчтэй уулзуулах, зөвлөгөө тусламж авахулгаа гэж байна. За мөн дахин давтагдахаас сэргийлэх шаардлагатай. Нэг удаа ингээд үтгийн дээрлэлт үйлдсэн байгаад тухайн зүйлийг хэрвээ өөгшүүлчих юм бол за болдсон байна. Угаасаа би чаддсан байна. Ингээд яваад иж болох юм байна. Энэгээр дамжуулаад би ангидаа нэр хүнд авах боломжтой байна гэдэг ч юм уу. Яг ийм нөгөө үйлслүүд дахих буюу нөгөө өөгшүүлэх гэдэг өмнө ярьжсэн. Тухайн зүйлэл болоод ингээд улам том хор уршигтай сөрөг зан үйл болох эрсдэлтэй байдгаа гэсэн үг. За тэгээд бас нэгэн зүйл нь юу вэ гэхлээр өөрийнхөө болон гэр бүлийнхээ хүмүүжлийн арга барилд шүүмжлэлтэй хандхаа гэж байна. За энэ дээр бол нөгөө нэг эхэнд дурдчихсан хүүхэд гэдэг бол өөрөө нийгмийн тусгал болж идэг. Нийгмийн альва нэгэн зүйлийг шууд хүлээж авч идэг. Даган дуурайх хүртэл байдаг гэдэг нөгөө бобо хүүхэлтэй туршилт гэдэгтэй адилхан гэсэн үг. Тэгэхээр тухайн хүүхэд үнэхээр үеийнгийн дээрлэл үйлдэл одоо хүчирхийллийн шинж тэмдэг бүхий үйлдэлүүдийг бусад руу гаргаж исэн бол гэртээ бас ямар байдаг вүлээ, гэрийн хүмүүжил ямар байдаг вүлээ гэдэг зүйлүүдийг өөрөө өөрийгөө иргэн нэг толдох бас хэрэгцээ шаардлага үүссэн болов уу гэдэг дээр өөртөө анализ хийж оюун дүгнэлт хийвэл илүү зүгээрээ гэдэг зүйлийг харуулах шаардлагатай. За саяны ярьсан юмнуудыг бүр дэлгэрүүлээд ингээд харах юм бол энэ болохоор 1979, 2006, 2004, тэгээ 2013 онд хийгдсэн ерөнхий социологийн судалгааны хүрээнд одоо дээрлэлтэд гэр бүлийн нөлөөлөх хүчин зүйл гэдэг яг юм одоо факторууд байгаа. За ингээд үндсэндээ бол яг баруун талаасаа хараад буюу хамгийн дотор тойргоос хамгийн гадна тойрог руу хэдүүлээ ерөнхийдөө ингээд хараад үзэх юм бол яг нөгөө нэг сая ярьсан тухайн одоо юу гэдэг эцэг хоёрын хоорондын асуудал буюу гэрэлтийн асуудал байж болно. Тэг гэр бүлийн асуудал. За тэгээ нөгөө physical abuse буюу одоо нөгөө бие махбодын хүчирхийлэл гэдэг ч юм уу те. За тэгээд мөн адил дотор бас нэлийн ойрхон тойрогт байгаа юм болохоор эцэг эхийн нөгөө нэг согтууруулах ундаа, арх согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ гэдэг ч юм уу. За тэгээд нөгөө нэг хүмүүжлийн сөрөг арга барил буюу шууд нөгөө нэг гар хүрэх эсвэл хүчирхийлэл үлдэх замаар эрх мэдлээ тогтоож хүүхдээ ингээд нүгтний өөрийнхөө эрх мэдэл байх гэдэг ч юм. Энэ мэтлэн зүйл нь буцаагаад яадаг вэ гэхээр тухайн хүүхдийн сэтгэл хөдлөл болон танин мэдхүйн чадварт нь сөргөөр нөлөөлөд би ийм үйлдэлийг хийж болох юм байна штэ. Манай гэрийнхэн ийм үйлдэлийг надад ингээд хийж болно гэдэг ийм одоо юу гэдэг нөлөөллийг гэх юм уу даган дуурайлыг надад өглөө гэдэг зүйлийг сурч идэх гэсэн үг. Тэгээд буцаагаад эдгээр зүйлсээ сургуулийн орчинд үлдэх эрсдэл буюу магадлал маш их байдаг гэсэн үг. Тэгэхээр хамгийн түрүүнд бид нар яах хэрэгтэй вэ гэхээр үнэхээр дээрлэхэлд үйлдсэн байх юм бол сонс хүлээн зөвшөөр баталгаажвал тэгээд дараагийнх нь гэх юм бол хүүхдийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах мөн адил гэр бүлийнхаа хүмүүжлийн арга барил гэр бүлийн дотоод уур амьсгал ер нь яг ямар байгаа вэ гэдгээ гаднаас нь өөрийгөө нэг толдож харах нь бол маш чухал зүйлээ гэдэг зүйлийг анхаарах шаардлагатай гэсэн үг. Үнэхээр гэр бүлийн орчиндөө эрүүл аюулгүй тухайн хүүхдийг дэмжсэн одоо нөгөө нэг урьдчилан сэргийлэх хүрээнээр бас байсан та бүхэн анзаарсан бол хүүхдийн нь өөрийнх нь сонирхдаг зүйлийг хийх, сонирхдаг хоббигоор нь дэмжих гэдэг ч юм уу те. Яг ингээд зөв тишинэгээ уриалан дуудах юм бол мөн адил дээрлэлтийг төвчдгөө одоо гэрц болсон ч гэсэндээ хинлүү холбогдох яах вэ гэдгийг мэддэг. Тийм болох бүрэн боломжтой гэсэн үг. Тэгээд мөн адил дээрээс нь нэг зүйл болох нь юу вэ гэхээр нэг удаа дээрлэлээгээд тэр хүүхд бүх насаараа тийм дээрлэгч байна гэсэн үг биш. Нэг удаа дээрлэхүүлээгээд тухайн хүүхдүүд яг тийм бүх насаараа байнга дээрлэхүүлээд явна гэсэн үг биш те. Тэр хүүхд гэдэг бол маш хурдан хуурч чаддаг гайхалтай субъектууд байдаг. Тэр үрээндээ бол яг энэ гэр бүл дотороо нэр юу болж байгаа гэлээ гэдгийг эцэгчүүд маань бас сайн харах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр гэр бүлийн уур амьсгал, гэр бүлийн хүмүүжил яг ямар төвшөнд хэрхэн явж байгаа вэ гэдгийг ерөнхийдөө нэг харсан дээрээ гэсэн. Гэхдээ ерөнхий байдлаар хэдүүлээ ингээд хараад үзэх юм бол заавал одоо юу гэдэг нь те хүүхдэд нь үеийн дээрлэхэл үйлдэлсний дараа хэдүүлээ харах гэхээсээ илүү урьдчилан сэргийлэх хүрээнд ч гэсэн ерөнхий манай хүүхд яаж байгаа вэ манай гэр бүл яаж байгаа вэ гэж харах нь бас их зөв шүү гэж одоо энэ хэлхийг хүсэж байна. За дараагийнх нь дээрлэхэлт ба сахилга батын зөрчил гэж байгаа. За энэ дээр болохоор эцэгчүүдийн зүгээс гэдэг ч юм уу хүүхдүүдийн зүгээс бас хэд хэдэн зүйлийг анхаарах шаардлагатай. Буцаагаад хэдүүлээ хүүхд хамгааллын тухай хуулийн дээр байгаа үе тэнгийн дээрлэхэлт гэж юу вэ гэдэг тодорхойлтыг хэдүүлээ хараад үзэх юм бол яг нөгөө нэг энэ ихэнд хэлжсэн зорилготой ахин давтагддаг тэгээ санаатай гих мэтчлэн нөгөө нэг шинжүүд байгаад байсан шүү дээ. Тэгэхээр энүүгээрээ ерөнхийдөө яг дээрлэхэлт эсвэл сахилга батын зөрчлөө үгүй гэдгийг нь маш сайн анзаарч харах шаардлагатай гэсэн.
За одоо жишээлх юм бол хамгийн ихэнд байгаа нэг жишээг харъя л да. Бат болдог тэнэг гэж үргэлж доогдсон гэдэг. Тэгээ энэ дээр жишээлх юм бол харах юм бол бас нөгөө нэг сэтгэл зүйн буюу үгэн дээрлэлтийн нэг төрөл болоод эхэлдэг. За яагаад гэвэл энэ дээр бол нөгөө цаг хугацааны хувьд үргэлж буюу ингээд үргэлжсэн цаг хугацаатай. Тэгээд нөгөө нэг буюу хид хідэн хүн, нэг буюу хид хідэн хүнлүү гэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр бат болтоог үргэлж ингэж тэнэг гэж доогсон гэдэг нь бол мэдээж бас дээрлэлт байх магадaltaй зүйл болж байна гэсэн. За буцаагаад тэгвэл дараагийнх нь харъя. Бат болдороо тэнэг юм шиг гэж хэлээд хамтдаа инээлсэн ингэ. За энэ бол яг мэдээж нөгөө нэг бусдыг тэнэг мангар гэдэг ч юм уу тийм үг хэлээр доромжлох нь бол мэдээж зохисгүй зүйл те. А гэхдээ энэ нөрөө буцаагаад яг дээрлэлтийн төвшөнд мөн үү үгүй юу гэдэг дээр бас асуулт асуух хэрэгтэй гэсэн. Тэгэхээр энэ бол бүр ингээд яг зориудын одоо юу гэдгийг хор хөнөөл үзүүлэх үйц ч юм уу те. Тиймэрхүү зүйл байж чадчихна уу эсвэл ахин давтагдах шинжтэй байна уу гэх мэтчлэн шинж тэмдгүүдийг нь бол маш сайн анхаарах шаардлагатай гэсэн үг. За дараагийнх нь баттай фэйсбүүкээр найз байхаа боль гэж дорж бусдад тушаав. За энэ дээр харах юм бол яг нэг буюу хид хідэн хүн гэдэг нөхцөл айгуу тань илэрч байгаа зү. За Сара Нямкагийн хажуугаар явахдаа үргэлж түлхэж дигээддэг. За муу адил те. Үргэлж түлхэж дигээддэг. Тэгэхээр энэ бол нөгөө нэг бие махбодын хувьд гэдэг ч юм уу цаг хугацааны хувьд бас байнгын давтагдах шинжтэй байгаад байна. За тэгээд золоо доржийн харандааг санамсаргүй хугалав. Дорж төмрийн дэвтрийг урж газар шидэв гэдэг ч юм уу те. Тэгэхээр эдгээл зүйлс нь өөрөө яг дээрлэлтөө эсвэл сахилга батын зөрчилөө гэдгийг ерөөхдөө ингээд харах шаардлагатай гэсэн. За мэдээж одоо ингээд харах юм бол улбар шараар тодруулсан нь бол дээрлэлт байх магадaltaй буюу эрсдэлтэй. Цагаанаар бичсэн нь бол яг сахилга батын зөрчил рүү бас илүү ойртохоор ийм жишээнүүд байна гэсэн. Тэгэхээр энд байгаа үндсэн 6 жишээн дээр та бүхэн маань ялгаа цагийг бас харсан бахаа гэж найдаж байна. За дараагийнх нь арай жоохон юу гэдэг шинжлэх ухааны талаас хэдүүлээ яг тайлбарлах гад үзээ л да үеийн дээрлэлт гэдэг тийм. За ерөнхийдөө ингээд судалж агаад сая сүүлд 2025 оны 1-2 сард Турки их сургуульд хийгдсэн нэг судалгаа байгаа. Тэгээд энэ нь болохоор дээрлэлтэд өртсөн хүүхдийн тархины хүчин талаар ерөнхийдөө судалсан байгаа гэсэн. За ингээд харсан чинь дээрлэлтэд өртөд хүний тархин сэтгэл хөдлөлийн зохицуулалт болон стрессийн хариу урвалыг удирддаг хэсгүүд түншлэн мэдрэхүүн болон биеийн мэдрэмжийг хариуцдаг тархины гадаргын бүсүүд идэвхждэг байна. Мөн дээрлэлт нь төв мэдрэлийн системд хүчтэй төгшөөр стрессийн хариу урвал үүсгэж шийдвэр гаргах чадварыг бууруулдаг гэж байна. За энгийнээр тайлбарлая л да. Юу вэ гэхээр дээрлэлтэд өртсөн хүүхэд одоо сүүлийн үйлдвэр дээр ялангуяа гарч ирж байна те. Төв мэдрэлийн системд хүчтэй төгшөөр стрессийн хариу урвал үүсгэдэг гэдэг. Тэгэхээр энэ дээр яг нөгөө нэг дээрлэлтэд өртөнгүүд маш их стресстэй, түүнээсээ болоод төгшөр өндөртэй болох. Тэгээд тэрнээсээ болоод айцтай болох гэдэг ч юм уу. Тэгээд энэ мэтчсэн зүйл нь өөрөө буцаагаад яадаг вэ гэхээр эрүүл саруулаар сэтгэх буюу одоо нөгөө нэг рационал шийдвэр гаргах чадварыг буцаагаад маш ихээр бууруулж идэг. Тэгэхээр ийм болсон тархины одоо юу гэдэг ийм болсон ч гэж арай хэлэхгүй маань. Ийм нөлөө үзүүлж байгаа энэ тархины хэсгүүдээс үүдээд тухайн хүүхэд маань яах эрсдэлтэй вэ гэхлээр стресс мэдээж удаан хугацаанд яваадах юм бол депрессийн түвшин рүү очдог ч гэдэг юм. Тэгээ айц төгшөр ингээд маш их байгаадах юм бол бие махбодоо буцаагаад гинтэж эхлэх гэдэг ч юм да. Тэгээ ийм сөрөг үр дагаврууд өөрөө гарч ирж байдаг. Тэгээ яг нөгөө нэг эрүүлэр бодох сэтгэх гэдэг ч юм уу. Яг тийм шийдвэр гаргах чадварыг мэтл бууруулдаг ийм сөрөг нөлөөтэй зүйл байх нэ. Тэгэхээр ерөнхийдөө бол хэдүүлээ буцаагаад бүр ихэнд ярьсан юмнуудтай холбоод үзэх юм бол судалгаан дээр дурдсан байсан 3 хүч тутмын нэг нь яг ийм тархины идэвхжлийг, ийм их стрессийг, ийм их түгшүүрийг тодорхой нэг цаг хугацаанд бас мэдэрч ийсэн гэдгийг бодоод үзэхээр яг өнөөдрийн дээрлэлт гэдэг юм бол хэцүү зүйл болохыг бас ингэж ойлгож хүлээж авч байгаа хаа. За тэгээд дараагийнх нь хүүхдийн тархины хөгжил талаасаа хэдүүлээ ерөөхдөө ингэж хараад үзэх юм бол хүүхд бол яг тэр амигдала гэж бичсэн байгаа. Тэр бол яг нэг сэтгэл хөдлөлийг удирддаг хэсэг байгаа. За тэгээд frontal cortex буюу их тархины гадаргуу буюу одоо энэ яг духны хэсгийг бол илэрхийлж байгаа. Тэр энэ хоёрын ялгааны юу вэ гэхээр амигдала гэж бичсэн байгаа газар бол илүү нөгөө сэтгэл хөдлөлийг удирддаг. Их тархины гадар бол яг рационал шийдвэрийг өгдөг удирддаг гэсэн. За тэгэхээр энэ дээр нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Тэрний юу гэхээр хүүхдийн тархины хөгжлөөр хойноосоо урагш чиглэж хөгжиж идэг. Ерөнхийдөө хүний тархины хөгжил гэсэн үг тийм. Ард дагцнаасаа урагшаанаага ингэж явдаг. За тийм ч учраас нөгөө монголчууд маань хэлдэг шүү дээ. Хүний тархи 25 нас хүрээд яг үрэн гүцэж төлөвшдөгөө гэдэг тийм. Тэр нь өөрөө юу гэсэн үг вэ гэхээр илүү нөгөө рационал шийдвэр гаргах, ухаалаг болох, юмсын зөв бурууг шүүн тунгааж чаддаг болох гэх мэтчлэн. Чадварууд бол 25 хүртэл ингэж хөгжиж явдаг гэсэн үг байна. Тэгэхээр энэ дээр
нэг зүйлийг анзаарах буюу анхаарах шаардлагатай юм нь юу вэ гэхлээр тухайн хүүхэд магадгүй юу гэдэг дээрлэхэлт үйлдсэн байлаа гэж тэр хүүхэд тэр чигээрээ ерөөсөө муу хүүхэд гэсэн үг биш. Тухайн хүүхэд засрахгүй гэсэн үг биш. Эсвэл юу гэдэг тухайн хүүхэд түүнээс илүү дээрлэхэлтийг дахиад хийн гэсэн баталгааж болохгүй гэсэн үг. Тэр энэ бол өөрөө хүний тархины явцад яг ингэж нэг ухаалаг буюу рационал шийдвэр гаргаж арай амжаагүй нэг туршлага болж үлдчихэж байгаа болохоос биш. Тэр хүүхэд бүхэлдээ ерөөсөө муу хүүхэд биш ээ гэдэг зүйлийг хэлсэн зүйлээс сайн ойлгол их зүгээр хаа гэж миний зүгээс хэлхийг хүссэн. Тэгээд нөгөө талаараа гэх юм бол дээрлэхэлтэд өртсөн эсвэл дээрлэхэл үлдэгч гэдэг юм уу те. Энэ мэтчлэн хүүхдүүд өөрөө ямар ч тохиолдолд ингээд эерэг зан үйл рүүгээ засрах, өөрчлөгдөх, даван туулах бүрэн боломжтой, бүрэн чадвартай тийм гайхалтай хүүхдүүд байдаг. Тийм ч учраас та бүхэн бас хүүхдийнхаа өсөж тойромж байгаа том хүн болж байгаа тэр туршлагат нь өөрийнхөө сайн туршлагыг нэмээд өөрийнхөө буюу өрөөл бүсдэл хүүхдүүдэд үлгэрлэн дуурайлсан тийм эцэг байгаасаа гэж бас би зөвхөс хүсэж байна. За тэгээд эцэст нь анхаарал хандуулсан баярлалаа. Шир яхаж байна. За. За маш их баярлалаа Сөхөдөө. Тэгээд эцэг эхчүүд ялангуяа хүүхдэн дээрлэхэлд өртчих вэ, тэ эсвэл хэн нэгний хүүхдийг дээрлэхчих вэ гэсэн айдастай байдаг. Тэгэхээр энэ дээр бас тодорхой зүг чиг тэ гаргаж өгсөн бах гэж найдаж байна. Тэгээд надад 2 асуулт байгаа. За нэгдүгээр асуулт нь болохоор сэтгэл зүйчтэй ажиллана гэж хэлээд байна шүү дээ. Тэгээ сургуулийн сэтгэл зүйч ч одоо ковидын цаг үеэс хойш сургуулиуд дээр ер нь ажилдаг болсон. Тэгээ мэрэгжлийн нийгмийн ажилтнууд бас ажиллаж байгаа. Тэгэхээр энэ сургуулийн сэтгэл зүйч гэдэг мэрэгчлэн хүүхэдтэй яаж ажиллах ёстой гэдгийг хүүхэдтэй ажиллахдаа эцэг эхт бас одоо мэдээлэл өгөх, эцэг эхтэй хамтран ажиллах, өөрийнхөө ажилд эцэг эхийг татаа оролцуулах чиглэлээр бас ямар одоо үйл ажиллагаанууд хийдгийг ер нь тийм сайн туршлагатай одоо сэтгэл зүйч сургуулиуд дээр байдаг болов эсвэл юу гэдгийг одоо юу гэдэг бүх сургууль дээр ажиллаж байгаа сэтгэл зүйчтэй сайн туршлагыг бол бид нар мэдэх боломжгүй шүү дээ. Тэгэхээр ер нь өөрөө сургуулийн сэтгэл зүйчээр ажиллахдаа эцэг эхтэй хэрхэн холбоо тогтоож ажилладаг байсан бэ? Энэ талаар бас мэдээлэл өгөөч. За би нөгөө нэг өөрийгөө танилцуулахдаа бас нэр хэлээгүй юм байна. Би нөгөө нэг иш орж ирсэн юм гэхгүй. 4 жилийн хугацаанд боловсролын сэтгэл зүйчээр ажиллаж байсан. Тийм юм байгаа. За тэгээд асуултын хувьд гэх юм бол сэтгэл зүйчтэй ажиллах гэж байгаа гэж ярьж байгаа гэн. Тэгэхээр нөгөө нэг сургуулийн сэтгэл зүйч гэдэг бол одоо яг тийм сургуулийн орчинд дох тухайн хүүхдийн сайн сайхан байдлыг хариуцж байгаа хүүхд хамгааллын багийн нэг хэсэг болж эхэлдэг. Тэр хүрээндээ буюу хийх үндсэн ажлууд нь юу байдаг вэ гэхээр урьдчилан сэргийлэх хүрээнд дээр маш их ажлуудыг хийж идэг. Тэгээд үнэхээр ингээд үеийнгийн дээрлэлт одоо үлдэгдсэн ч юм уу үеийнгийн дээрлэлт гэдэг юм тохиолдол гарсан байх юм бол анхан шатны зөвлөгөөнүүдийг өгдөг гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг бүр гүнзгийрүүлээд бүр мэрэгжлийн гэдэг ч юм уу тиймэрхүү зөвлөгөөнүүдийг бол өгөх боломжгүй. Ягаад тэгэхээр тэр чигээрээ бас нөгөө нэг мэрэгших гэж байгаа шүү дээ. Мэрэгжилдээ мэрэгших гэдэг. Тэр хүрээндээ бол яг юм шууд мэрэгжлийн түвшний зөвлөгөө өгөх гэхээс илүү анхан шатны зөвлөгөөнүүдийг бол өгж ажилладаг. Тэгээд сургуулийн сэтгэл зүйч болон эцэгхийн хооронд хамтын ажиллагааг болохоор за бага ангийн хүүхдтэй эцэг их байлаа гэж бодох юм бол бага ангийн хүүхдийн эцэг эхчүүд нь одоо хүүхдийн зөвлөгөөнд орлоо гэж бодоход тухайн сэтгэл зүйчээ заавал эцэг эхээс нь зөвшөөрөл авах шаардлагатай болдог. Яагаад тэгэхээр тухайн хүүхдүүд өөрөө нөгөө нэг одоо шууд бие даа шийдвэр гаргах гэдэг юм уу те. Тиймэрхүү чадвар арай байхгүй. Тэгээд эрх зүйн хувьд ч гэсэн тэгээд нөгөө нэг хууль зүйн талаасаа ч тэр. Тэгэхээр бага ангийн хүүхдүүдтэй сэтгэл зүйн зөвлөгөөнд орохдоо илүү нөгөө нэг тоглоомын аргаар гэдэг ч юм уу эцэг эхээс нь зөвшөөрлөл нь аваад хамтын ажиллагаан дээр байдаг болвол дунд ахлах ангийн хүүхдүүдийн сэтгэл зүйн зөвлөгөө бол яг цэвэр өөрийнх нь сайн дурын үндсэн дээр явагддаг гэсэн. Тэгэхэд нэг зүйл байдаг нь юу вэ гэхээр сэтгэл зүйчтэй тухайн хүүхдөөрөө ярьж байна гэдэг нь энэ бол өөрөө нөгөө сэтгэл зүйчийн ёс зүйн дүрмийн дагуу нууцлалын асуудал болоод эхэлдэг. Тэгэхээр тэрэн дээр гарч ирж байгаа зарим мэдээллүүдийг одоо юу гэдэг эцэгхийн зүгээс шууд манай хүүхд юу гэж байна, манай хүүхд юу гэж байна, наа чи гэр бүл ярьж байна уу гэдэг ч юм уу те. Ингэж нөгөө нэг сэтгэл зүйчийг буцаага шахах үйлдэлүүд кейсүүд бас гарч ирээд идэг. Гэхдээ харамсалтай нь тэр бол боломжгүй. Яагаад тэгэхээр тэр хүүхэд бас нэг бие хүн гэдэг утгаараа өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ шаардлага байгаа гэдэг суурь шалтгааны улмаас
хуваалцаж байгаа мэдээллийг сэтгэл зүйчийн ёс зүйн дагуу сэтгэл зүйч бол шууд бүхлээр нь одоо юу гэдэг гэр бүлийн ханд нь шууд задлах гэдэг ч юм уу. Тиймэрхүү боломжууд бол арай жоохон байхгүй. Тийм. Тийм. Тэгээд нөгөө нэг сайн туршлага нь өөрөө яаж орж ирдэг вэ гэж байна. Тэгэхээр эцэгтэй хамтраад эхлэнгүүт бүлгээр ажиллах ер нь бол бүлгийн ажлууд айгүй тийм сайн туршлага юм шиг орж ирдэг. Яг нөгөө нэг эцэг болон хүүхэдтэй зэрэг хамтраад ажилладаг гэдэг ч юм уу те. Тэгээ яг нөгөө нэг би өөр дээрээ зүгээр жишээ аваад үзэхэд нэг тийм хөөрхөн тохиолдол гарч ирсэн. Тэрний юу гэхээр би нөгөө нэг сурагчдаа нэг хичээл ордог байсан. Тэгээд тухайн хичээл дээрээ болохоор сэтгэл зүйн эрүүл мэндийг хэрхэн дэмждэг вэ гэдэг зүйлийг яг тухайн сурагчдаар өөрсдөр нь хэлгээд тэгээд гэрийн даалгаварт би юу гэж өгсөн бэ гэхээр гэрийн даалгаварт гэртээ байгаа асран хамгаалагчдаараа яг энэ сэдвээр нь ингээд зохиомжлог бичүүлээд ир гэдгсэн баггүй. Тэгсэн чинь манай эцэг эхчүүд юу гэсэн бэ гэхээр чи худлаа өөрийнхөө даалгаврыг биднараар хийх гээд худлаа молигдоодох ингээ нааша буцаага холбогдчихсэн тийм тохиолдол гарч ирсэн. Тэгэхээр яг зөвөр миний хувийн зүгээс гэх юм бол яг нэг хүүхдтэйгээ ажиллах буюу интервенц хийх гэдэг чинь л хамгийн энгийн мөртлөө хамгийн нэг нөлөөлөлт зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд даалгавар дээр нь ч гэсэндээ магадгүй хамтраад за үүнийг бас зарим багш нар үзэж явах юм бол ягаад эцэг ихээр нь бас юм хүн даалгавар хийлгэж болохгүй гэж хэлдэг ч юм уу. Тиймэрхүү саналууд одоо санагдаж байна юм да. Миний нөгөө дараагийн асуух гэсэн асуултыг түрүүн хэлчлэлтэй нөгөө сэтгэл зүйчийн ёс зүйн кодекс гэж байдаг. Тийм болохоор хүүхдийн хувийн нууцыг бас учиргүй эцэгт нь хэлээд байдгүй гэдгийгсэн. Тэгэхээр би асуултаа өөрчлөөд дахин асуултаа өөрчилчлөө. За манай сүхээ силийн сургагч багш байгаа. Нийгэм сэтгэл зүй, ёс зүйн суралцах уу, ёс зүйд суралцах уу гэдэг олон улсын хөтөлбөр байдаг. Тэгэхээр силийн сургагч багшийн хувьд тэгээ саяны нөгөө сайн туршлага гэдэгтэй холбоод нэг тодруулах асуултаа. Тэгээд сүүлийн үед нөгөө хүүхдийн нийгэм сэтгэл зүйн, сэтгэл хөдлөлийн ур чадварыг сайжруулах гэдэг аягүй их явдаг болсон шүү дээ, тий. Тэгэхээр нөгөө хүүхдийн одоо уур бухимдлаа таних нөгөө сэтгэлийн хөдөлгөөний олон төрлүүдийг таньж мэдэх, түүнийгээ зохицуулж сурах гэдэг нэг юм шинэ ур чадвар одоо ковидоос хойш бол аягүй их ингэж орж ирдэг болсон. Тэгэхээр энэ дээр сургуулийн сэтгэл зүйч нар эцэг эхчүүдтэй хамтарч ажиллахдаа яаж одоо ямар чиглүүлэг өгвөл бас зүгээр юм. Тэгэхгүй нөгөө эцэг эхчүүд чинь хүүхдийнхаа эмоцийг нь байнга дарж яадаг штэ тий. Битгий уйл, битгий уурал гэл тий. Юмдаа инээс эвч болоог байхад энийгээ дах юм гэл ингээл дандаа нөгөө эцэг эхчүүд хүүхдийн тэр сэтгэлийн мэдрэмжийг дарж яадаг болохоор мэргэжлийн сэтгэл зүйчийн хувьд хүүхдийнхаа сэтгэл хөдлөлийг хөгжүүлэх. За дээрэс нь нөгөө одоо нөгөө сөрөг сэтгэл хөдлөл гэж байхгүй гэдэг байгаа штэ. Гэтэл нөгөө уурыг ч юм уу бухимдлыг сэтгэл готрлыг сөрөг сэтгэл хөдлөл гэж нэрлэчихээр эргээд нөгөө эцэг эхчүүдэд энэ сөрөг юм харахгүй байх хэрэгтэй гэсэн нэг тийм хөвшмөл ойлголтууд байгаад байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ дээр яаж нөгөө ингэж зөв зохицуулах хэрэгтэй. Ялангуяа хүүхдийн нөгөө тэр сэтгэл хөдлөлийг одоо удирдах зохицуулж сурснаар эргээд нөгөө бусдын эсрэг хүчрхийлэл үлдэхгүй байх тий. Өөрийгөө гэмтээхгүй байх гэх мэтчлэн үр дагаврууд бас байдаг учраас энэ дээр тодорхой зөвлөгөө өгөөч. За тэгэхээр яг нэг энэ асуудлыг харангуут яг өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд рүү гэж байгаа юм шиг л харагдаж байна л да. Тэгэхээр нэг амар энгийнээр тайлбарлах юм бол зөвхөн миний зүгээс би хувьдаа тэгж боддог байхгүй. Өсвөр насны хүүхдүүд өөрөө яадаг вэ гэхлээр би энэ өсвөр наснда байдаг мөртөө тархин том хүнийх байгаад ддэг. Тэнгүүд нэг тарих би хоёр нь зөрчилдөж байгаа тийм үе шат юм шиг надад ингээд яг ажиглагддаг гэх юм уу. Ингээд яг том хүн шиг болмоор байдаг, том хүн шиг аашилмаар байдаг. Гэхдээ мэдээж нийгмийн зүгээс харахад ч өсвөр насны хүүхэд байгаа шүү дээ. Тэнгүүт ингээд би том хүн шиг баймаар хахад хүмүүс намайг том хүн гэж хардггүй гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү нэг дотоод зөрчлүүд бас маш их явагдчихдаг. Гэхдээ тэр нь бол танин мэдхийн одоо юу гэдэг нь өсөж байгаа тэр үе шатуудын нэг бол ялцчих юм байгаад байдаг. Тэгээд сэтгэл хөдлөлөө зохицуул сурах гэдэг тэр хамгийн түрүүнд нэг юм байгаа нь юу вэ гэхээр нийт хүүхдүүд эцэг эхчүүд дунд яг адилхан нэг зөвлөмөр гэх юм хэлмээр байгаа юм юу вэ гэхээр сэтгэл хөдлөлөө удирдах сурахын тулд эхлээд сэтгэл хөдлөлөө таньж нэрлэж чаддаг байх хэрэгтэй гэсэн. Тэгхгүйгээр одоо юу гэдэг нь өөртөө юу болоод байгааг мэдэхгүй байж ш тэрийг одоо удирдах ч гэдэг юм зөв илэрхийлнэ гэдэг чинь мэдээж одоо боломжгүй байгаа гэдэг. За тэгэнгүүт яг нэг сэтгэл хөдлөл болон мэдрэмжүүдийг нэрлээд үзэх юм бол яг ямар өөр байдаг үлээ гэдэг чинь тэдгээрийг бас анзаарах илүү бүрэн боломжтой болов. Одоо ингээд шууд хүмүүсээс суугаад хитэн төрлийн сэтгэл хөдлөлүүд үүдийн хитэн төрлийн мэдрэмжүүд байдаг ингээл тэгэнгүүт яг нэг нийтлэгүүдийг хэлнэ те. Доггүй нэглэх, уурлах, уцаарлах, баярлах.
гэл ингээл өөрчтөө юу гэдэг вүлээ гээл тэ. Гэтэл цааталт нь одоо ингээд шууд юу гэдгийг цөхрөх гэдэг ч юм уу эсвэл баяр баясгал мэдрэх эсвэл хамгаалцах гэх мэтчлэн маш олон мэдрэмжүүд, маш олон сэтгэл хөдлөлүүд байгаад идэг. Тэгэхээр хамгийн түрүүнд хийх алхам гэх юм бол тухайн сэтгэл хөдлөлөө буюу өөртөө ямар зүйл мэдрэгдээд байгааг нь нэрлэхээс буюу таньж мэдхээс эхлэх юм болов уу гэж бодож байна. Тэгэхээр үнэтэй холбоотой ингээд гарч ирж байгаа нөгөө хэлбэр агуулгын зөрчилдөөн гэх юм уу та. Тэрнтэй холбоотой юм нөр юу байгаад юм гэхээр тухайн хүүхэд өсвөр насндаа мэдээж одоо бид бүгд мэдчихэж байгаа. Жохон ааштай болоод эхэлдэг те. Нэг өдөр айгуугаа ааштай болол, нэг өдөр амар ингээл би ганцаараа л баймаар байна. Намайг өрхмөр өрөөний халан хаамаа гэж эхэлдэг те. Тэгэхээр тэр явцдаа хүүхэд өөрөө яаж идэг вэ гэхлээр тухайн сэтгэл хөдлөлүүдийг өөрөө биеэрээ мэдрээд тухайн зүйлийг одоо амьдралынхаа туршлагын нэг хэсэг болдгоо гэсэн. Ямар үед энэ мэдрэмж гарахаар байна, ямар үед ингэхээр тэгэхээр гэх мэтлээ. Тэгэхээр эдгээр зүйлсийг таньж мэдж явах процесс дунд нь гарч ирж байгаа нэг одоо зөрчил, агуулгын зөрчил гэх юм бол яадаг вэ гэхээр эцэг эхчүүд гэдэг чинь одоо тухайн хүүхдийн арай нэг эрх мэдэлтэй субъект байгаа шүү дээ. Би чамайг төрүүлсэн гэж нэг эхэлдэг шүү дээ эцэг эхчүүд чинь. Тэгэхээр нөгөө нэг хүүхдийнхаа сөрөг гаргаж байгаа сэтгэл хөдлөл мэдрэмжүүдийг харахыг жоохон хүсэхгүй байгаа учраас хүүхдүүдийнхээ юундаа уурлаад байгаа битээ уйлаад битээ ингээд гэдэг ч юм уу юунууд гих мэтлүүлэлүүдээр гаргаад идэв юм шиг харагддаг. Тэгэхээр тухайн хүүхэд өөрөө сэтгэл хөдлөлөө таньж мэдэх үйл явц процессыг эцэг эхчүүд харахыг хүсэхгүй байгаа тэр дүр зургаа шууд хүүхдэд тулгаад тэгээ ингээд дараад эхлэнгүүд хүүхдэн дараа нь яадаг вэ гэхээр тухайн сэтгэл хөдлөл мэдрэмжүүд нь дарагцсаар байгаад одоо гэдэг бүр илүү хүнд төвшөнд гарч ирэх эрсдэлтэй болдгоо гэсэн. Тэгэхээр энэ дээр ингээд ерөөдөө би нэг гоё хэлэх дуртай гэх юм уу та жишээ бид. Тэрний юу гэхээр сэтгэл хөдлөл буюу мэдрэмжүүд чи яг юм пүрш шиг гэдэг. Тэгээ нөгөө нэг одоо яг тийм пүршин дээр юу ч байхгүй байлаа гэж бодоход пүрш бол ингээд агуугаа ингээд байж байгаа шүү дээ. Тэгээ дээрэс нь одоо жишээлбэл юу гэдэг юм гунгийг орж ирлээ, уур хөндлөгийг орж ирлээ, төгшөөр орж ирлээ, айдас гарч ирлээ. Тэгээ араас нь дахиад санаа зовнил орж ирлээ гэх мэтлээ. Дээрэс нь ингээд дараалах юм бол пүрш ингээд маш жижигхэн болдог тий. Тэгж жагаад нэг л өдөр буцаагаад ингээ ойдог. Яг тэрнтэй адилхан их доошилсан пүрш чинь өөрөө буцаагаад яах вэ гэхээр улан дэш өндөрлөө ингээд ойж байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан дарагдсан сэтгэл хөдлөл болон мэдрэмжүүд болгон буцаж гарч ирэхдээ илүү одоо нөгөө эрсдэлтэй байдлаар гарч ирэх одоо аюул дагуулдаг гэх юм уу та. Тийм учраас яг энэ өсвөр насны хүүхэд гэдэг мэдээж олон төрлийн ааш гаргаж байгаа. Тэгээ хэцүү байдаг. Эцгийн зүйлс би бас ойлгож байгаа. Энийг юм чи одоо яатсан юм бол тэ хүн ажиллаж ирж чад чи өдөөс буцаагаад аашлаадах юм гэдэг ч юм уу. Тэгээ дээрэс нь буцаагаад ингээд юу гэдэг эцгийн асраа хамгаалагчаа ойлгохгүй байгаа юм шиг тэ. Ингээд өөрийнх нь төлөө өдий зэрэг ингээд явж явах чинь намайг юусоо ойлгохгүй юм гэдэг ч юм уу. Иймэрхүү нөгөө харилцааны зөрчлүүд мэдээж маш их гардаг. Гэхдээ нийгмийг ойлгох шаардлагатай нь юу вэ гэхээр та бие хүн гэдэгтэй адилхан тухайн хүүхэд ч гэсэн яг адилхан бие хүн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс бас эхлэх байхаа л гэж бодож байна. Тэгээ бие биенийхээ ялгаатай өнцлөгийг хүлээн зөвшөөрөхөөс эхлэх байхаа л гэж бодож байна. За маш их баярлалаа Сүхбэй. Тэгээд эцэгчүүдэд маань бас хэрэгтэй мэдээлэл өгсөн байх гэж найдаж байна. Тэгээд манай видеоны доор та бүхэн комментаар асуултаа үлдээчвэл би тэгэд харж агаад асуултанд чинь хариулаад явах болно гэдгийг бас хэлье. Тэгээд маш их баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа.